75-оос ёслол төгөлдөр минуэт бүжгээр оюутны цэнгүүнийг нээлээ. Үдшийн анхаарлын төвд сурах амжилт, шинжлэх ухаан, спорт, уран бүтээл, нийгмийн болон сайн дурын үйл ажиллагаанд онцгой амжилт гаргасан ихтэйд сургуулийн шилдэг оюутнууд байлаа. Бид сайн дурын ажил төрөл бүрийн нийгмийн аянд идэвхтэй оролцдог. Энэ үйлрэлд Анаанда асрамжийн газар тусламжийн аян зохион байгуулж нийгмийн чиглэлийн хөтөлбөрүүд хэрэгжүүлсэн. Ер нь бол манай хамт олон бол үргэлж бусдад туслахад бэлэн байнга хөгжиж хөдөлгөөнд байдаг хамт олон шүү. Би гиринг спортоор олон улсын хэмжээний спортын мастер, эрүүл амьдралын хэв маягийг сурталчилдаг. Энэ арга хэмжээнд оролцох нь миний хувьд маш чухал, бас нэр төрийн хэрэг байлаа. Эдгээр залуус өөрсдийн хийж байгаа зүйлдээ чин сэтгэлээсээ дурлаа зогсохгүй. Хот бүгд найрамдах улсаа хөгжүүлэх ажилд хувь нэмрээ оруулж, сайн сайхны төлөө хичээж байна. Тэдний амжилтыг Улаанбаатар хотын дарга онцлон үнэллээ. Өнөөдөр энэ танхимд залуу, гялалтсан, зоригтой, үнэхээр гайхалтай залуус цугларлаа. Та бүхэн бүтэн жилийн турш хөдөлмөрлөж, суралцаж, өөрийгөө харуулж чадлаа. Ингээд шилдгийн шилдэгүүдийн игнэнд багтлаа. Та бүхэнд баярлалаа. Та нар бүгдээрээ өрмөц бидэнд бүгд чухал хүмүүс юм аа. Та нар их хот Улаанбаатарт суралцах сонголт хийсэнд би үнэхээр баяртай, мөн бахархаж байна. Бид таны сонголтыг гүнээ хүндэтгэ. Мы очень уважаем ваш выбор. Энэ баяр шинжлэх ухаан, уран зохиол, соёл, спортын идэвхтнүүдийг нэгтгэдэг. Та бүхэн бол манай хотын хамгийн идэвхтэй авьяаслаг залуус. Улаанбаатар хот бүгд найрамд тус цаашдаа улсын хөгжил та бүхнээс ихээхэн хамаарна. Идэвхтэй санаачлагтай байж, зорилгоо тодорхойлж, заавал түүндээ хүрэхийг хүсье. Хотын дарга Игор Шутенков оюутны цэнгүүн жил бүр уламжлал болгон зохион байгуулагдана гэдгийг мэдгдлээ. Өнөөдөр бид JEOS-ийг судлана. Бүх элементүүд танил боловч нэг шинэ элемент нэмэгдэнэ. Багш JEOS-гийн дунд хэсгийн дашуу зураасны тухай тайлбарлана. Хүүхдүүдэд ойлгомжтой болгохын тулд уг элементийг захилгаан гэж нэрлэжээ. Хэлбэр нь адилхан учраас тэр юм. Нэгдүгээр ангийн сурагчид анхааралтай, хичээнгүйлэн цэвэр бичгийг татлана. Тэдний нэг нь Виктория. Яагаад сайхан бичиг чухал вэ гэсэн асуултад тэр итгэлтэйгээр хариуллаа. Том болоод ажил дээрээ гарын үсэг зурхад хэрэгтэй штэ. Жохол бичиг баримт тийм ээ. Насанд хүрэгчдэд бичгийн дэвтэр танилж, энэ нь зүгээр нэг үсэг биш. Мэргэжилтнүүдний хэлснээр бичгийн дасгал нь хүүхдийн нарийн хөдөлгөөнийг хөгжүүлдэг. Хуруу, гар, бугуун нарийн хөдөлгөөнийг дасгалжуулснаар хэл яриа, танин мэдхүүн төвүүдийн хөгжилтэй шууд холбоотой. Гараар үзээр бичих үед бодол илүү тодорч, текст илүү баялаг болдог гэдгийг хүн бүр мэдэрсэн байдаг. Гараар бичихэд тарих огт өөрөөр ажилладаг. Гараар бичих нь компьютер дээр шивэхээс тис өөр шүү. Одоогоор улсын архивт бичиг мөр бүрийн өвөрмөц байдал нэртэй үзэсгэлэн болж байна. Энд эртний хэмжил зүйн ном, хурдан бичлэгийн жишээ, мөн эрхэм мужийн нэрт хүмүүсийн гар бичмэлүүдийг дэлгэн үзүүлжээ. Тухайлбал Леонид Гайдан 1941-44 оны гар бичмэлүүд ч энд байна. Үсгийн өсрөлт нь тэрний залуу насыг илтгэж байхад хожуу хувилбар нь илүү төлөвлөсөн байдлыг харуулна. Бичиг нь илт өөрчлөгдсөн нь харагдаж байна. Илүү нас бий гүйцсэн, өөртөө ихтэй болсон. Энэ бол дайныг туулж амьдралын хүнд тэрхийг үзсэн хүний бичиг. Орчин үеийн чиг хандлага, хувь заяа, хүний бичигт нөлөөлдгийг графологч Владислав Гоголев онцолж байна. Гүнзгий шинжилгээ хийхэд бичгээс сэтгэл зүйн хямрал, гэмтэлтэй холбоотой мэдээллийг олж олно. Гар бичгийн сэтгэл зүйн дүн шинжилгээнд маш их мэдээлэл өгдөг. Мэргэжилтэн бичгийг хараад хүний давуу сул талыг хэдхэн минутын дотор тодорхойлж чадна. Бидж шалгагаар шийдлээ. Энэгээр яах юм? Энэ бол үзэмжтэй харагдуулах арга. Б үсэг нь аавын харилцааг харуулж байна. Энд нэг татлага байгааз аавын харилцааны хариу гэх үү дээ. Та үйлмэр байгаа мó? Тийм. Гарын үсэг гэдэг хэдхэн үсгийн нийлбэр бүс. Хүний сэтгэлийн тойл гинэ. Бид хувь төргөө татлаад байна уу? Эсвэл хувь заяа бидний бичигт тусгагдаад байна уу? Гүн ухааны энэ асуулт нээлттэй хэвээр. Иван Прокудин специально для программы новости.
Минус 40 в Забайкалье давит второй. Уур байгалийн хязгаарт 2 дахь 7 хоногт үргэлжилж буй хасах 40 хэмээх хүтэн жавар зөвхөн явган зорчигчид нийтийн тээврээр зорчигчдод төдийгүй машин нь хүлдөө дасгаа болсон жолооч нарт ч хүндрэл учруулж байна. Нөхцөл байдлыг гарцаагүй байдалд хүрэхгүй байхын тулд хэрхэн зөв бэлтгэх талаар бизнес эрхлэгч автомашин сонирхогч Алексей Башихунтай ярилцлаа. Сайн байна уу Алексей? Өдрийн мэнд. Ийм онцгой нөхцөл байдалд бид ямар арга хэмжээ авч болохыг үзүүлж тайлбарлаач. Ер нь хоёр үндсэн хандлага бай. Нэгдүгээр урьдчилан сэргийлэх, өвөлт хэрхэн бэлтэх вэ гэдэг. Өөрөөр хэлбэл маш хүйтэн өвөлтөд золохоос өмнө заавал мөрдөх тодорхой дүрэн багц арга хэмжээ байдаг. Хоёрдугаарт машин эдийн хөлдсөн үед юу хийх вэ гэдэг юм. Энэ талаар дэлгэрэнгүй тайлбарлая. Дулаан туслагаанд орцгоё. Можно подумать, что Машиныг амьлуулах энгийн аргуудыг хүн бүр мэддэг юм шиг санагдаж болох ч бодит байдал дээр 3 үйлдэл гин. Гэвч ийм нөхцөлд эмэгтэйчүүд сандарч яахаа мэдэхгүй болдог. Тэгвэл жолооч бүрийн суур багцад юу заавал байх ёстой вэ? Хамгийн энгийн зүйл бол холбоо буюу асаах холбогч. Гэхдээ үүний тулд асч ажиллаж байгаа өөр нэг автомашин хэрэгтэй. Тэр машинаас өөрийн машинд хүчтэй дамжуулна гэсэн үг. Эерэг туйлыг улаанаар, сөрөг туйлыг хараар тэмдэглэсэн байдаг. Тэдгээрийг андуурч холбол таагүй галын шоу болох эрсдэлтэй шүү. Амархан харагдагч нарийн зүйлс бий. Ямар ч тохиолдолд шууд асаах гэж яарах хэрэггүй. Асаалтаа байгаа машин аккумулятороос бага зэрэг цэнийг хуваалцаж таны машины аккумуляторыг цэнэглэх хэрэгтэй. 2-3 минут хүлээн. Мөн нэг зөвлөмж бий. Асч байгаа машиныг бага зэрэг хаазалж өгвөл зүгээр. Хэрэв 2-3 удаа оролдоод ч асах найдваргүй бол цаашид машиныг зовоох хэрэггүй. когда надежда на Өөрийн хүчээр асах найдвар тасарсан тохиолдолд халаах үйлчилгээ дуудхан дээр гэж мэрэгжилтэн зөвлөж байна. Харин эмэгтэй жолооч нарт илүү тохиромжтой 2 дахь хувилбар бол бустер гэж эдгэнэ. Энэ төхөөрөмжийг халаасны хэмжээтэй гэж хэлж болно. Тамхины асаагуур эсвэл залгуураас цэнэглэгддэг. Хамгийн сонирхолтой нь нэлээд олон талын хэрэглээтэй. Утас цэнэглэгч, гарч хийдэн зэрэг нэмэлт боломжуудтай. Ер нь ихэнх нь ижил төстэй харагддаг. Если бы Энэ удаа хөдөлгөөрөө асааж чадвал дараагийн удаа хөлдөх эрсдлийг энгийн шалгарсан аргаар багасгаж болно. Аккумуляторыг салгаад оройн гэртээ оруулж тавина. Энэ бол хуучны шалгарсан арга. Урд нь ирчүүд орой бүр аккумулятороо тэврээд гэртээ ирдэг байсан. 2 клеммийг тайлаад дулаан газар оруулна. Өөрчлөлийн сэргийлэх арга юм да. Хүйтэн машина үлдээн гэдгийг мэдж байгавал ингэж хамгаалж болно. хорошо. Одоо та энэ машины капотны доороос аккумуляторыг олж үзүүлнэ үү? Это коробочка у нас. За, таны зөвлөгөөнөөс харахад улаан, хар, цэнхэр гэж байгаа болохоор энэ хайрцаг байх. Клеммүүдийг тайлаад бариултаа учраас өргөөд гэртээ авч орно. Все советы однозначно. Эдгээр зөвлөгөө өнөөдрийн уур байгалийн хахир хүйтэнд туйлын ачлбагдaltaй. Хэдийгээр цаг уурчид эх 7 хоногт дулаарна гэж байгаа ч нөхцөл бүхэнд тохирох төгс загвар гэж байдгүйг онцолж байна. Харин эх үйл машины хөлдөх эрсдлийг багасгахын тулд аккумуляторын ажиллагааг тогтмол шалгах, өвлийн зориулалттай шингэн багтай моторын дос сонгох, хит хүйтэнд тэсвэртэй антифриз хэрэглэх, автомашиныг гараар эсвэл автоматар тогтмол халааж асаах шаардлагатай. Или автозапуском. Несмотря на стойкий Хасах 30 хэмийн тогтвортой хүйтнийг үл ажран залуус цэвэр агаарт эрч хүчтэй ажиллаж байна. Түлээ хагалах нь тэднийг даруулахгүй нь лавтай. Уур байгалийн хязгаарын их сургуулийн оюутны янз бүрийн бүлгийн сайн дурынхан Гуран нэртэй засан десантад нэгджээ. Шинэ үеийн Тимуровчууд, ганц бие ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд хөдөө орон нутгийн айлуудад тусалж байна. Аж ахуйн хүнд хүчээр ажилд хүчтэй залуус төдийгүй эмзэг харагдах охидч зоригтойгоор оролцож байна. Би 2018 оноос эхлэн тэднээс урамшиж ирсэн. Тэдний түүхийг сонсож, нохой тэрч түлээ зөөж буй зургуудыг нь хардаг байсан. Миний хувьд энэ бол очиж туслах нь хувийн зорилго байсан. Өнөө үед дэлхийд сайхан сэтгэл дутагдж байна. Тиймээс бид 24 үлээ нэгдэн сайн сайхныг түгээхээр ирлээ. маме четверо. 4 бага насны хүүхдийн ээж Арина Диановад яг хэрэгтэй үед нь тусламж иржээ. Саяхан тэдэнд нэг машин дүүрэн түлээ авчирсан бөгөөд ээж нь ганцаараа хагалбал дараагийн үйл болтол дуусахгүй шинжтэй байв. Следующей зимы.
Тусламж үнэхээр гинтийн бас цаг үеэ олсон байна. Нөхөр маань нөхөн сэргэх хэмжлэгэнд байгаа. Ганцаараа түлээ халах хэцүү, хүч хүрэхгүй. Мундаг залуус дуршлагтай нь харагдаж байна. Ийм тусламж үнэхээр хэрэгтэй шүү. Сайн дурынхан ямар ч ажил хийхэд бэлэн гол нь даалгавраа тодорхой өгч халуун цай чанаад өгөхөд л хангалттай. Бид бодог шунхны ажил хийдэг. Хэрэгтэй бол зуух, барин, хашаа босгоно, зам цэвэрлэнэ. Мөн дурсгалт газруудыг ч цэвэрлэж завсарлана. Из-за учебы Оюутнуудын хичээл Чита хотоос тусгадын алслагдмал байршлаас шалтгаалan засан десант өвлийн турш ажиллах боломжгүй. Тиймээс тусламжийг тогтмолжуулахын тулд өөр байгалийн хязгаарын сургуулиуд, мэрэгжлийн боловсролын байгууллагуудыг Тимуровын хөдөлгөөнд татан оролцуулахаар төлөвлөж байна. Зимний фестиваль на Өөр Монголд болсон наадам, өвлийн наадам нь эд зүйлд бус сэтгэгдэлд хөрөнгө оруулдаг шин төрлийн хэрэглэгчдийг татах төв болжээ. Энэ газар очих нь зүгээр нэг аялал биш, харин соёл, баярын уур амьсгал, хамтын мэдрэмжэд бүрэн автах туршлага юм. Ийм иж бүрэн мэдрэмж нь жирийн амралтаас хавьгүй гүн дурсамж үлдээдэг тул хэрэглэгчид мөнгө төлөхөд бэлэн байна. Энэ нь бүс нутгийн уур амьсгалыг эдийн засгийн идэвхтэй нөөц болгон ашиглах, өндөр орлоготой амралт, аялал жуулчлалын кластер бий болгох стратегийн нэг хэсэг юм. Түүнчлэн онцгой харилцаа, бодит байдалд төлөх хандлага нэмэгдэж байна. Гудамжны бяцхан кофе шоп гундаанаас гадна баристагийн хүн татах чадварын ачаар нэр хүндтэй олжээ. Сэтгэл хөдлөлийн холбоо үүсгэснээр борлуулалт огцом өссөн нь жижиг бизнесийн амжилтын жишээ болж байна. Өдөрт ганц аяг кофе чанах ч үе байлаа. Гэвч олонний амд амьдсан яриа нийтийн сүлжээ мундаг хүчтэй юм. Өнгөрсөн бямб гарагт амжилт гаргалаа штэ. Өдөрт 360 аяг кофе зарсаа. Сегодня растет спрос. Өнөөдөр идэвхтэй бүтээлч оролцооны эрэлт нэмэгдэж байна. Бээжинд цэцгийн урлалын мастер классууд хэдхэн минутын дотор дүүрдэг. Хүмүүс өөрийн гараар бүтээх, шинэ ур чадвар эзэмших, үйл явцад бүрэн автах урсгал, мэдрэмжийн төлөө мөнгө төлж байна. Процесс. Бүртгэл ихэвчлэн 5-10 минутын дотор хаагддаг. Хүмүүс цэцгийн баглааг хийх гоо сайхныг мэдэрч таавширч үйл явцаас таашаал автдаг. И наслаждаются самим процессом. Таким образом, китайский потребитель все Ингэснээр хятадын хэрэглэгчид бараа бус, харин сэтгэл хөдлөл, харилцаа, хувийн амжилтыг сонгох нь улам нэмэгдсээр байна. Бизнесийн хувьд энэ нь стратеги шинжилж, сургалт, интерактив, сэтгэл хөдлөлд суурилсан элементүүдийг санал болгох шаардлагатайг илтгэнэ. Сэтгэгдэл, хувь хүний дуршлагын зах зээл нь үйлчилгээний эдийн засгийн шинэ хөдөлгөгч хүч болж байна. экономики услуг. Ли Чунь, Олеся Корзун, Сижитьен. Мир, которому 3000 жилийн настай ертөнц шавар үнснээс дахин амилсан мэт. Алтан баг, хөрөл баримл, эртний бэлэгдэл бүхий хээ угаалцтай хосгүй олдврууд таныг шуу соёл иргэншлийн 90 үед аваачна. Энэхүү үзэсгэлэн онцгой ач холбогдолтой олон үзмэр анхудаа Сичуан мужийн музейн гадна дэлгэгдэж байна. покинули музеи провинции Сычуань. Нийт 37 олдвор Жинша музейгээс анх удаа гарч байна. Үүнд энэс зогсож буй хүрл хүний баримл багтана. Тэр цээжнийхээ өмнө гараа нийлүүлсэн ч хоосон. Өмнө нь барьж байсан зүйл нь одоо хүртэл нууц хэвээр. Магадгүй зан үйлийг удирддаг өндөр зиндааны хүн байж болох юм. Толгой дээрээ 13 туяатай нар хэлбэрийн титэм зүвсэн нь нарны шүтлгийг илтгэнэ. Бүсэнд нь очирт дулдвий, бугунд нь хаш бугуйвч, ард талд нь 3 салаа гизэг унжсан байна. Үс засалт нь овог аймгийн харьяаллыг илтгэдэг чухал бэлэгдэл байжээ. К разным племенам. Экспозиция показывает, как на Үзэсгэлэн шуу улсын ард түмэн хүрэл цотох технологиг төв нутгаас хэрхэн нэвтрүүлж, улмаар өөрийн өвөрмөц хэв маягт хөгжүүлсэнийг харуулж байна. Энэ нь эртний соёлын солилцооны тод жишээ юм. Шуу соёлд алт мөн чухал байр суурь эзэлдэг байжээ. Энд дэлгэгдсэн алтлаг баг нимгэн атлаа. Эзэлхүүнийг маш нарийн илэрхийлсэн байна. Мөн ёслолын зориулттай алтлаг толгоон гоёлж байна. церемониальная головная повязка. Энэхүү алтлаг толгойн гоёл дээр хүний нүүр, загас, шувуу, сум дүрслэгдсэн өвөрмөц хээ бий. Энэ нь өвдөц болон загсны дотоомд мөрөгдөг байсны илрэл бөгөөд нэгэн цагт шуу улсын хааны бэлэгдэл байжээ. Выставка цивилизации. Шуу соёл иргэншлийн үзэсгэлэн нь Хятадын соёл иргэншлийн гүн гүнзгий, дасралтгүй хөгжлийн амьд нотлохоо юм. Эртний хаант улсын гарал үүсэл, технологийн чадвар, оюун санааны ертөнцийг ойлгох нь орчин үеийн Хятадын түүхэн үндэс соёлын олон талт байдлыг илүү гүнзгий ухамсарлахад тусалж байна. Олеся Корзун, Сижитьен.